За Санжуугийн амар сайхан гэдэг залуутай уулзж байгаа баяртай байна. Амар сайхан нэртэй юм байна. Өстой сайхан. Улаанбаатар хотын дараач амар сайхан гэдэг баха. Тийм. Тийм ээ. Тийм. Та хоёр чи амьдээ юм байна, тийм үү? Тийм. Санжжав гэж танаа аавын нэр. Мөн биз? Мөн. За Санжжав хоёр нь хаана юу хийж явсан хүн бэ? Тий, миний аав чинь одоогийн Завхан аймгийн За. Нөмрөг төдөвтэй сумын хүн За. байна. Тэгээд тухайн үед бас нутгийн хүмүүсийг дагаад 45 хоног тэмээгээр За. аялж Улаанбаатарт ирж исэн гинлээ. 45 хоног явах нь Тий. завхнаас уу? Завхнаас. Тийш яагаад тийм удаа явд? Одоо тухайн үед ч тээврийн хэрэгсэл тэмээгээр явахаар тэмээгээр тийм бай. аавын маань аав болохоор зэрэг одоо Засагтхан аймгийн уугуул Малчин Гомбожов гэдэг хүн байсан. Яа зөв. Тийм, дөрвөн бандтай. Тэрний хамгийн отхон нь манай аав байсан юм байна л. Тэгээ тэр Тимоти нөхөр энэ дээрээ суурьсан юм а да. Гэхдээ тэгээд хотод ирээд гэсэн чинь одоо хамаатан садан байхгүй. Тэгээд айлаар одоо нутгийн айлуудаар Хэсэж яваад. явж байгаад тэгж жагаад нэг геологчтой таарсан гинлээ. Тэгээд геологчдыг дагаад хөдөөгөр тэнж яваад Оросуудтай. За. Хэд он гинэ? Тэр чи одоо их дээр үедтэй одоо манай аав чи өөрөө 31 оны хүн л дээ, он жилдээ. Тэгвэл одоо 60 70-аад оны үед байх нь шүү дээ. Тэгэлгүй. Бараг л тийм байна. Тэр чи геологоор явна гэдэг чинь Монгол орноос судалж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тийм, тэгээд одоо туслах ажилтаа хийж явж байгаад Монгол орноо тойрсон баг юм. Оросуудтай. Орос хэл сурсан баг юм. Сурцсан тэр үед сурсан. Тийм. Тэгээд нэг моторонд гараа авахуулаад. За. Тийм. Тэгээд Улаанбаатарт эргэж ирж имчилгээ хийлгэж жагаад. Тэгээд Улаанбаатар төмөр замын техникум байгуулагдахад нь анх шалгалт өгж орж исэн баг. Зөв. Тэгэж энэ одоо орчин үеийн энэ хотын амьдралөө шингэн орсон хүн байна шүү дээ, тийм ээ? Санжуугаа бол. Чи чинь тэгэхээр 90 онд хэдэн настай байсан байж таарах уу? Тэгэхээр чин би 88 онд 10 дугаар ангид төгссөн. За. Тий 88. Тэгэхээр чи 20 тэл залуу байсан байдаг. Тийм биш үү? 20 настай. Ардчил чамтай яаж уулзсан? 90 он. 90 оныг чи яаж өгцсөн? 90 оны арчлалыг би Герман улсад одоо үтсэн. Одоо тэнд бас хан нурж исэн үе шүү дээ. Тий, тэр хан нураад тэгээд их сонио. Би 89 онд Герман улсад очсон. За. Өөрөөр хэлбэл одоо Хөдөө суманд Сэлэн аймгийн Мандал суманд 10 дугаар ангид төгсөөд тэгээд Сэлэн аймдаа конкурс өгөөд 1-р байранд ороод тэгээд Монгол Улсын их сургуулийн Германы инженерийн бэлтгэлд ирж суралцаад. За тий 1 жилийн өмнө 1 жил энд Герман хэл сургууль сургацчихад дахин шалгалт аваад дахин явуулдаг штэ. Тий. Тэгээд нэг 40-од хүүхэд явсан. Тэгээд тэр нь Багтаад очисон чинь ардчилсан Герман гэдэг улс байсан. Байсан чинь алга болцсон. Тэгсэн нөгөөх нь гинт алга болоод. За тэгээд одоо тэнд 90 онд хан нурж унаад тэгээд бид нар одоо сонирхоод Берлин хот ороод Берлиний анхны хан нурахад бид нар баруун Герман руу гүйж гарч ирсэн. За. Жишээ нь сонин яг тэр нурж явах үеийн тэр хан нураагаад тэр ороочин тэр германууд нөгөө герман руугаа орж нөгөөдүүл нь үнгүү шар айраг дуулж банан өгөөд тийм ээ 100 марк өгжсэн санжин дээ нэгэндээ тийм ээ. Тэгээ их сонио тэрийг авчихад бас айгаад буцаад орж ирж ирсэн. Юм яаж мэдв. Наа чи нэг гоё уран сайхны кино эдэн штэ. Нэг Алиудын кино л да. Яг хоёр улсын завсар онгоцтойгоо буугаад цаашаага нэвтрэх гэжсэн чинь улс нь алга болчихдог байхгүй. Яг саях шиг. Албаны бүгд нэр Герман улс алга болчихлоо шүү дээ. Тэрнтэй адилхан өөрийнх нь улс алга болчихсон. Тэгээ Америк руу орох гэсэн чинь оруулдаггүй. Улс байхгүй. Нөгөө паспорт төжингөө болцсон. Буцахсан буцаж болдгоо улс нь байхгүй юм чи. Ингээд манер Том Хэнкс хаа хин билээ дээ. Юуны дунд нэг 2-3 сар шихаа амьдэрдэг. 2 цагийн дунд. Тэгэхээр чи бол яг тийм амьдралыг туулсан юм биш үү? Тийм. Тэгэхэд надад нэг айгүй хүчтэй мэдрэмж төрсөн л дөө. Би одоо тэр баруун Германы хан нурж унаад тэгээд баруун Берлин рүү одоо тэр германуудаа гүйж гараад ингээд бол шал өөр ертөнц тийм маш хүчтэй эрхчлөөний мэдрэмж тухайн үед надад төрж исэн. Чи тийм эрхчлөөгүй байсан гэж үү? Одоо бид чинь өөрсдөө одоо аймхал ерөнхийдөө нэг 90 он хүртэл хаалттай нийгэмд амьдардаг, тэгж болохгүй, ингэж болохгүй.
өөрсдөө бие дааж За, одоо тийм ээ, үзлүүдөө тийм. илэрхийлэх Тийм ээ, ийм тийм, боломжгүй тийм, байсан л тийм. Яг дээ. Тийм тийм байсан. захиргаалтын үед өссөн Тэгэлгүй яг байхгүй. бид чинь тийм л байсан. Тий. Тий. Тэгэхэд одоо хан нуржунаад одоо тэр дундуур гүйж гараад очоод биднийг тосч яваад одоо уулзж исэн хүмүүс их инээгээд тэгээ ийдэг айгүй чөлөөтэй нээлттэй ийм хүмүүс байсан л дээ. Тэгэхэд надад нэгдүгээр тийм хүчтэй мэдрэмж төрсөн. Хоёрдугаарт бид надад бас айдас төрсөн. Тий. За энэ бол болохгүй. Буцах ёстой гэд. Тэгээд би буцаад ирж исэн. Тий. Тэгээ тэрийг одоо хүнд ч бас хэлж болохгүй. Чи аль хотод байсан юм? Би Дрезден хотод байсан. Дрезденд байсан юм уу? Хөх Дрезденээс Берлин рүү очиод тэгээд тэр ханаар цааш нь тэр нэг ямар Фридрихштрассе гардаг тийм. Баранденбургийн хаалга Тий. тийм ээ. Тэгээд тэр хаалгын дагуу чинь үндсэндээ хаан Онгойлгосон. явж исэн. Тэр хааныг бол онгойлгоод тэгээд одоо Зүүн Германы иргэд олон түмэн гарч исэн. Ах トゥ хоёр уулзчихад дунд нь За тэн дунд одоо чи тэгээд жагсаалд оролцож ирсэн үгүй юу? манай Дрезден хотод хамт сурж исэн их сургуулийн оюутан Хайко гэж нөхөр байсан. Тэгж Тэр нөхдүүд нэг Дрездний 10-ын бүлэг гэж тухайн үед байгуулагдаж ирсэн. Одоо Дрезден хотод жагсаал зохион байгуулдаг. одоо манай нэг хөвсгөлд анхны нэг хэсэг хүмүүс би бол хөвсгөлийнхэн тэр ярьдаг Оо, шүү яг дээ. тийм. Хөвсгөлийн Тий. тэрэн шиг чи Дрездний 10-ын бүлэгт нь орж ирсэн юм байна тийм үү? Одоо би өөрөө ороогүй манай оюутан Найз найз ороод. герман найз ордог байсан. Тэгээ чи дагаа яваа байсан. Тэгээ би тухайн үед бас жоохон ихэндээ айцтай байсан. Тэгээ Хайко номыг дагуулад хоёулаа Лайпциг явъя. Лайпцигт одоо Монтакс демонстрацион буюу нэгд өдрийн жагсаал гэж байнгуулдаг байсан. Иргэд олон түмэн. Тэгээ би нэг удаа тэр жагсаалд очиж оролцож ирсэн. Харах гад энэ нэр юу болоод байна гэд. Тэгээд Лайпциг хотын тэр маш алдартай одоо дөөр үжгийн театрын өмнө иргэд тугаа бариад жагсаад эрхчлөө хүсэж одоо уриалгацсан хашгирч байсан тий. Тэрийг очиж би үзчихсэн. Үгүй тэгээд Тэр чи одоо 89 онд шүү дээ баг. Тийм 89 онд. Тэгээд тэгчээ тэр чинь хаашийн тэгээд тэр сургууль чинь байсаар л байсан эргүү. Сургууль байсаар л байсан. Засаг дөр үндсэндээ нуран унж. Тэр нууцсан шүү дээ байхгүй. Тэгээд дараа нь шин зохион байгуулалтанд орсон л доо. Миний сурж исэн сургууль шууд татан бөгдсөн. Тэгээд тунд гэрээгээр очицсан хэдэн хүүхдүүд хаашаа очихоо мэдэхгүй. Тий. Ингээ байжсэн чи бидрийг Дрезден хотын техникийн их сургуультай нэгтгсэн. Зүг. Тий. Техникийн их сургуулийн 10 дугаар факультет гэд нэгдээд. Байж исэн гэдэг чинь одоо хэдэн сар хүлээх үү? За одоо эн чин Жил хүлээх үү? тий одоо 90 оны 10 сарын 3 гэдэг чинь үндсэндээ тий 90 оны одоо 90 онд л юм да. Тэгээд Тийм бай. тий ерөнхийдөө бас их сайн зохион байгуулсан. Ерөнхийдөө тэр шилжилтийг бол аюу мундаг хийсэн л дээ. Баруун Германаас яг гэвэл Зүүн Германы бүх мөнгийг сольсон. Чи мөнгө солиход явж исэн үү? За мөнгө солиход оюутан юм чин гүйжээлгүй яг. Гүйжид байсан мөнгө солиод гүйж исэн. Тэнд мөнгө солиол өнөө авж исэн бидний авж исэн мөнгө чинь нөгөө гүчингүү болчихлоор зэрэг нөгөө D-марк гэдэг мөнгө орж ирээд тэрийг одоо бас банкнд очиж солиулж D-марк болж одоо тэр том хоёр системийн шилжилтийн үе нүдээр үтсэн л дээ. Нүдээр үтсэн юм байна. Тэгэхээр эн чинь яг тэгэхэд Монголд яг тэр 10 сард Монголд яг юу болж исэн? Бас яг энд бужигнж исэн үү? Тэгээ энд бужигнж исэн их сонин 1988 онд би Монгол Улсын их сургуульд ирж исэн. Германы инженерийн бэлтгэлд. Тэгээд тэр 89 оны хавар санагдаж байна. Оюутнууд орилдоол явчихсан. Хөөе тэр их сургуулийн өмнө байгаа Маршал Чойбосонгийн гүшүүн дээр будаг цацсан байна гэдэг. Тий. Тийм. Тэгээд бид нар гүүж гарч ирээд манайх чинь Германы инженерийн факультет маань нөгөө төв байртайгаа залгаа шүү дээ. Тийм. Тэгээд гүүж очиод үзсэн чинь үнэхээр өглөө эрт очисон чинь цацсан. Тэр мундаг хөшөөрөв. Тэр мундаг хөшөөрөв. Хүн рүү. Тэр нийгэм рүү. Тэгээ 89 онд шүү дээ. Тэгээд бид бол их гайхаж ирсэн. Энэ одоо юу болчихваа гэд. Тэгээд оюутнуудын дунд юм яриа гарсан байхгүй. За тэр хууль зүйн сургуулийн нийгэм улс хууль зүйн сургуулийн тэр оюутнууд юм ахлах төгссөн оюутнууд юм уу тэр Сүхбаатар гэдэг хүн л удирдах ах шиг байна. Хэсэг бүлэг хүмүүс ухал хууц тараагаад нууц үлгэм ажиллаад байна гэж. Бас Сүхбаатар гэдэг нэртэй нөхөр яваад байгаа. Тэгээ би одоо тэр Сүхбаатар гэдэг хүний тухайн үед одоо ямар хүн байдгийг мэдэхгүй. Тэ? Тэгээ сүүл яваад исэн чинь Дарь Сүхбаатар ах байсан юм билээ. Дарь байсан юм билээ. Харин их сонин. Тэгээд Герман яваад өгсөн. Тэгээ Германд очисон чи яг энэ шилжилтийн үеийг бас эхлэл байсан юм байна л л дээ. Тэгээд тэр одоо яг бодит утгаар нь Герман улсад одоо үтсэн дээ. Сүхбаатар гэдэг хүмүүсийн нэр манай түүхэнд их олон давтагддаг. 1921 онд ардын хувьсгал хийжлээ шүү дээ. Тийм. Тэгэхэд 70 жилийн дараа 90 онд
Басхбаатар гэдэг хүн тэр дунд л явж л байсан. Бас сайхан өндөр нуруутай, сайхан эргор царайтай, тийм ээ? Тий. Сайн юм шүү. Монголын эрхшүүлүүний төлөө явж исэн Хүмүүс үнэхээр ам бие золиослоод энэ Монгол улсаа өөрчлөе гэж явж исэн үнэхээр агуу шүү тий. чи тэгэхээр Германд дээд сургууль төгссөн мэрэгжлийн инженер хүн үү? Тий, би Германд инженерийн бэлтгэлээр одоо явж инженер эдийн засагч гэдэг мэрэгжлэр анх очисон хүн байхгүй юу? Инженер эдийн засагч. Тэгээ бэлтгэлд хамрагдсны дараагаар түрүү хэлсэн сургууль маань одоо татан богдоод манай сургууль дээр хожим техник эдийн засгийн дээд сургууль гэж байгуулагдсан. За үндсэндээ баруун Германы эрдэмтэн докторууд, дэлхийд ардтай эрдэмтэн докторууд, цоо шин одоо барууны одоо тийм ээ шин зах зээлийн одоо чөлөө зах зээлийн номнууд орж ирж ингээд миний мэрэгжил эдийн засаг болж хувирсан. Тийм. Тэгээд би Дрезден хотын техник эдийн засгийн дээд сургуулийг үндсэндээ эдийн засгч мэрэгчлэр урьдчилсан диплом хамгаалаад тэгээд дараа нь баруун Саксоны техник эдийн засгийн дээд сургуульд одоо бизнесийн удирдлага гэдэг мэрэгжлийг залгаж чи ингээд. тэгээд улсын мөнгөөр сураад байсан хэрэг биш. Би улсын мөнгөөр очоод эхэлсэн чинь сурж эхлээд тэгээ гэрээ маань дууссан. тийм. Тэгээ гэрээ дуусан гутал нь би үргэлжлүүлээд бас хоёрхан зардлаар энэ бизнесийн удирдлага гэдэг мэрэгжлийг сурвэ гэдэг. За 8 хийсэ. Үргэлжлүүлээд. 8 хийж юм. За дундуур нь одоо бас одоо ах トゥ нараа дээш нь татах тийм ээ. За тухайн үед машины 8 янз бүрийн 8 хийж байлээ тий. Тэгээд энэ 8-ыг хийж бас нэг 5-10 цус төгрөгтэй болсон. Чи машина хөлөөр нь татдаг байсан уу? Би 2 удаа явж үзсэн шүү дээ. Их сонин. Улаанбаатар хүртэл. Берлингээс чи одоо 1992 онд Дрезденээс. Эхний удаа явхад их хэцүү байсан. Эхний удаа Оросын хэлээр явхад одоо Ford гэдэг машинтаа гарч ирсэн. Тэгээд Оросууд Ford гэдэг машин бараг хараагүй байсан. Тийм шүү дээ. Сонирхоод. Тийм. Тэгээд Coca-Cola гэдэг ундаа мэдэхгүй. Тийм. Тэгээ бид нар зам зогсоосон такси одоо замын одоо цагдаа нарт бас тэрийгэ тарааж ингэж бараг 8-9 мянган километрийг туулж тийм ээ олон одоо хоног явж эхлээд яг 14 хоног 7800 км байдий. Тий. Тэгээд 7000 гаруй километрийг чинь туулахын тулд маш олон постэр дэмжин шүү дээ Оросын. Тий. Тий. Тэгээд би л пост болгон дээр би анекдот ярьдаг. Би орос хэлтэй л дээ. Тэгээ нөгөөдөл чинь дараачихаа постэр уцчдаг нэг нөхөр явж байна. Тэр айгуу гоё юм ярьж байна гэд. Тэгээ би тэр пост болгон дээр нь зогсож анекдот ярьж байгаа цаашаа явдаг. Нөгөөдөл чинь уйдцсан. Тэгээд эн чинь ер нь биднес бүгдээрээ л тэгж амьдэрсэн. Бүгд л тэгж хөл дээрээ боссон шүү дээ. Ялангуяа Германд чинь хоёр улсын хооронд нөгөө зээлийн хэлцээр мэлцээр оюутан сурах юм байгаагүй. Тэгэхээр өөрөө л мөнгө олж исэн хэрэг тийм ээ. Тийм. Тэгээ гэрээ маань дуусаа дараа нь оюутан солилцооны гэрээ маань хуучууд ажилласан Германтад дуусаад тэгээд дараа нь одоо өөрөө хөдөлмөрлөж улсын мөнгөөр өөрийгөө санхүүжүүлж үргэлжлүүлж одоо бизнесийн удирдлага гэдэг одоо мэргэжлийг эзэмссэн. Мэдээж одоо тэнд сурж явах хугацаанд миний бас нэг давуу тал байсан. Би энэ Mercedes Benz гэж машины үйлдвэр Volkswagen гэдэг хоёр машины үйлдвэр дээр би оюутан байхдаа гэрээт оюутан ажилтан гэдэг ийм ажил дээрээ дөхөө. Mercedes-Benz сүүл Volkswagen үйлдвэрээ нээсэн. Mercedes-Benz чи Штутгарт хотод. Штутгарт явж ажиллаж. Нэг кино наадам болдгийн тэнд. Тий. Тэгээ би нэг очиж үзчихсэн тэр чих гоёо. Тэр Штутгарт тэр кино наадам төрүүлсэн нэг эмэгтэйд улаан цам харсаар атал цоошин Benz ордон авцар тавиад өгч юм шүлээ. За ингээд хоёулаа баримттай ярина. Баримттай ярина. За чи бол Германд сургууль төгссөн юм хүн. Чамтай бол одоо ухаан цэгц журмын тухай тийм ээ. Тэр одоо сахилгын тухай. Бол одоо тэгээд энэ авилгал хээл хагуулын тухай. Тэгээд энэ нэг хүний эрхийн тухай ярилддаг. Цаадуулч нь бол одоо чанга хатуугаараа дэлхийд гайхагдсан хүмүүс тийм ээ. Тий. Эндээс их юм сурсан уу чи ер нь герман хүнээс. Сургууль сурахныг өөр хэрэг. Хүнээсээ хүн болохын тулд сурна гэж бас нэг өөр ажил байна шүү. Надаас одоо төгс орон хаана байна вэ гэвэл би Герман улсыг л гэж хэлнэ. Төгс. Яагаад гэвэл тэд бол төрийн үндэс гэр бүл гэдгийг бол сахин хамгаалдаг. Тийм учраас нийгмийн баримжаатай зах зээл гэдгийг бол хамгийн одоо төгс хэрэгжүүлсэн улс. Хүмүүс нь бол одоо маш их бүтээлч, хөдөлмөрийг бишин шүтдэг, сахилга дэг журамтай, заа гэвэл ёогүй,
цаг маш нарийн баримтлан тийм ээ. Тий. Үнэн ч шудрах хамгийн гол нь. Тий. Энийг ч хуурдаггүй. Ийм л хүмүүс. Тийм учраас улс нь их амжилттай, хөгжингүй, хүмүүс нь их толгой өдрөг явдаг, буруу зүйлийг буруу гэж шууд хэлцдэг. Ийм л хүмүүс гэж би хардсан шүү дээ. Монголчуудад их сайн те герман. Маш сайн шүү дээ. Яг тэр 90-ад онд герман сурч ирсэн хүмүүсийн аж амьдралыг би мэдхий. Тийм ч учраас би чамайг ер нь нэлээд ажиглаж байгаа бас хүн амьтантай ярьж байгаад өөрж энэ нэвтрүүлгэнд оруулж байгаа. Би нэг 100 хүн энэ улсыг аваад дүүрээд тэгнээд одоо ачаалаад явчих юм байна. Тэр дотор бас нэг ийм хатуу хахирч юм шиг цэгц журамтай ийм герман школоор хүмүүжсэн тэрүүгээр цэгцэрсэн ийм хүн хэрэгтэй. Би герман хүнд итгэдэг шиг монгол хүндээ итгэдэг. А тэр итгэл маань чамд бас байгаа. Чамд итгэж байгаа. Тийм учраас би чамтай уулзаж ярилцъя гэж бодсон. Чиний бас төрийн албанд олон жил ажилласныг бас мэдх юм. Ордноор хаяа орж гарч явхад чи тэнд л байдаг. Их хурлд байсан баха. Тэг улсын хурлын тамгын газар улсын хурлын гишүүний ажлын албыг ахлаад зөвлөхөр ажиллаж байна. Улсын их хурлын гишүүний ажлын албыг ахлана гэдэг чинь 76-гийн нэгнийх нь ажлын албыг ахалж яах гэсэн үг тийм үү? Хууль ер нь бол уншин үз. Өөр шүүтэй хууль уншин. Уг нь бол би эдийн засгт мэрэгчлээ. Тэгвэл та түрүү их зөв хэллээ. Үнэхээр одоо өнөөдрийг хүртэл энэ 16 жил явсан хугацаа тэрэн дотор 8 жил би одоо улсын хурлын тамгын газар ажиллаж байна л да. Дунд нь би бас нэг 2 жил хараатай засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ашигт төлөвлөлийн газрын дэд дараагаар ажилласан. Тэгээд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг газрын тосны газрын тос биш. Засгийн газрын хэрэгжүүлэг ашигт төлөвлөлийн газар. Ашигт малтмын газар. Хэрэгжүүлэх газар. Тийм. Ашигт малтмын газар ажиллаж ирсэн юм байна те. Тэгэхээр чи төрийн албаны дадлага туршлага хэдэн жилийн дадлага туршлага байна? Ер нь 15 орчим юм байх шиг байна. За урд нь хувийн хвшилд ажиллаж исэн. Тэгээд сүүлд бол одоо үндсэндээ ингээд нийтдээ 8-аас 10 жилийн төрийн албаны туршлагатай л тийм байна. Тэр дотроо төрийн өдөрт галдан тушаалтны бас төрийн албаны шалгалтаа өгсөн шүү дээ. Тийм шалгалтаа өгсөн. Тэрнээс гадна чи авилгалтай тэмцэх газар бас юугаа өгөх үү? Хөрөнгө оруулалтын мэдүүлэг юм аа. Ер нь сүүлийн 16 жил хөрөнгө оруулалтын мэдүүлгээ байнга өгч байгаа. Шилэн үн шиг л амьдарч байгаа шүү. Тий. Шилэн данстай шилэн үн яваад байгаа тийм ээ. Түрүүн та асуусан тэр хууль яаж яваа гэж. Тэгээ би энэ Батсандан гэдэг хүний ажлын албанд ажилласан. Зөв. Тийм. Тэгээд энэ дээр орж ирээд бол өстой цаастаа нотолсон. Үнэхээр одоо амьдрал барьж үзэж, амталж үзэж, харж ээж, нухаж ээж, цаасаа нухаж ээж хуулийг ойлгох юм байл. Тэгээд энэ маш их цаастай ноцолцсон учраас одоо нэг хуулийг бол ерөнхийд нь бас нэг хардаг. Хаана алдаа оноо байна. Одоо ашигт мөлтмөлийн тухай хууль байна. Цөмийн энергийн тухай хууль, зөвчлөлийн тухай хууль. За би бүр иргэний санаачлагын тухай хууль гэж айгүй сайхан хууль үтсэн шүү дээ. Улсын хурал батлаагүй. Энэ Европын холбоонд байдгийг. Иргэд хууль санаачлаад өргөн барихлаар хууль зүйн байнгын ороонд авч хэлцээд. Чи бол одоо Европын холбоогоо герман хэлээрээ дамжуулаад ухаж штэ тэдний хууль дүрм тийм ээ. Тогтоол юмнуудыг нэг юм өгөөдийн хааныг төшмдүүд бий болгодог гэж. Чи бол одоо Батсандан бий болгох үйлсэд зүтгэж явсан юм байна. Хар залуугасаа юу? Бид хоёр хар залуугаас 30 хэдтэй залууч байна. Гудамжинд танилцсан шүү. Батсандангийн хажууд чи харагддаг байсан би тэр мэд. Тэр чи яаж танилцсан байж таарах вэ? Гэхдээ одоо би нэг Германы компанид ажиллаж исэн. Тэгээд 2004 онд намар санагч чинь форум нэвтрүүлгийг үзээд тэгсэн тэр нэвтрүүлгээр Ичин ороо Батсандан гэдэг хоёр залуу инх батгуун хөтлөж исэн тий. Их л хүчтэй тэр чинь мундаг нэвтрүүлэг байсан шүү бурхан. Тэр бол одоо миний ганц үзэх дуртай нэвтрүүлэг. Ёстой гэгэрүүлж исэн. За. Тэгээд тэрийг үзчихэд энэ хоёр залуу энэ их нийгэм намайг Германаас ирэхэд их хэцүү байсан. Тэгээд энэ хоёр залуу дээр нэг очиж уулзъя, үзэл санаа таарах юм шиг байна. Тэгээд би гүүгээд очиж ирсэн. Тэгсэн чинь одоо би жагсаал цуглаана хийн нийгмийг ингэж одоо болохгүй. Энэ баялагын хуваарлт буруу явж байна. Авилга албан тушаалын гэмт хэрэг одоо хавтгаарсан байна. Тийм байна. Батсандан чинь хаана сургууль төгссөн юм бэ? Манай Батсандан чинь Унгар улсын Мишкольц их сургууль. Чи Европын холбооны бас нэг улс. Би Герман улсад одоо Европоос ирсэн
дайчид юм ба штэ. Зөвхөн Европоос биш бас Монгол Улсын их сургуулийн бас оюутнууд Тийм ээ, байсан. гоо ер нь тийм л А ерөн бол хоёрын тий. хувьд. Тий. Тэгэхээр би түрүү зүгээрчгүй хэлээгөө хааныг төшөндүүд бий болгодгоо гэж. Энэ бол хуучны алдартай үг. Тэгэхээр хааныхаа дэргэд байсан одоо удирдуулж байгаа хүнийхээ дэргэд тэр хуулийн хамаг юм хийж яваа хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй. Хэрвээ үзэл бодолгүй болчих юм бол тийм ээ. Ястаа зүгээр төшмөл болоо хоёр чинь. Өөрөө чи үзэл бодол ямар үзэл бодол вэ? Миний үзэл бодол айгүй энгийн шүү дээ. Миний үзэл бодол айгүй энгийн. Яагаад тэгэхээр зэрэг 1948 онд Нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдсан. Дэлхийд даяараа 2 дайныг үүссний дараагаар тэгээд дэлхийн улс орнууд нийлээд хүний эрхийн тунхаглал гэдгийг гаргасан байдаг. Тэгэхээр зэрэг энэ бол айгүй энгийн. Та хүн болж төрсөн бол эрх чөлөөг эдлэх ёстой. Эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Сайн боловсролыг эзэмших ёстой. Сайн эрүүл мэндийн үйлчилгээ авах ёстой. Тийм ээ? Бизнес эрхлэх эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө энэ бол хүний зам ёсны эрх юм а гэдгийг дэлхийд даяараа тунхаглалцсан. Тэгэхээр би энэ эрх чөлөөг л одоо хангахын тулд бас иргэдийн оролцоог илүү их болгох, иргэд хүн гэдгийг өөрт нь энийг ойлгуулах, за төрийн иргэний хооронд байгуулсан гэрээ үндсэн хуулийг сахих. За 1992 онд байгуулах одоо бидний баталсан яг одоо энэ хүний эрхийг тунхагласан энэ үндсэн хуулийг сахиулах. За үүнтэй уялдуулаад маш одоо олон органик хуулиуд гарч ийн тэ энэ зөв байгаасаа одоо Монгол хүний улс орны эрх ашиг шингэсэн төрийн бодлого зөв яваасаа тэрэн дотроо иргэд нь оролцож хамт хянаасаа гэсэн ийм л зарчим. Айгүй энгийн зарчим энгийн. Тэгсэн чи энгийн юмэг нөгөө нэг яг нөгөө нэг төрийн хэлээр нь ярьж ийн л да. Төрийн хэлээр ярина гэдэг бол маш том эрдэм. Зүгээр нэг санаандаа орсныгаа гарч ирээд хашгичих бол нэг хэрэг. Тэ. Түүнийг төрийн хэлэнд оруулж, төрийн дэг жаяганд оруулж ярина гэдэг бол өөрөө асар том боловсрол, асар том мэдлэг, тийм ээ? Тийм. Их тогтун. Чи их тогтун хүн л дээ би бас чамтай хэд уулзж ирсэн болохоор мэднэ. Тэгэд ингээ. Ер нь 3 зүйл юм дээр тулаад байгаа. Хүн. Тэгэхээр нэг гэрээ нэрээ өөрийгөө сайхан боловсруулчихна. Чи бол одоо гайхалтай боловсруулсан байна. Бүр хатуу хахир зарчим дотор өссөн байна. Тийм үү? Яг үний юм гэж юу байдیں тэрний мухар төрөх гэсэн. Шудраг юм гэж ямар юм байдیں? Шудраг явдал гэж юу юм гэдгийг мухарт нь хүрэх гэсэн ийм герман хүмүүсийн дунд герман школтой болж гарч ирсэн байна, тийм ээ? Тэгсэн байна. Яахаа аргагүй сайхан школтой юм байна. За дараа нь гэрээ янзлж хаа гэж. Одоо чи хэдэн хүүхдээ? Та яг зөв асуулаа. 2008 онд би иргэний холбоо гэдэг нэг нэр дэвссэн. За. Тэгэхэд нэг уулзалтыг явж исэн чинь нэг ихч босч ирсэн. Амар сайхан чи их залуу байна. Тий. Миний дүүд нас байна. Бас гэж хэлж исэн. Тий. Дараа дэвшээрээ. Олон танигдаад ингээд. Тэгээ би бас тэр ихчийг одоо их зөв хэллээ гэж бие засаад гэрээ зас гэдэг. Тэгээ би өөрөөсөө асуусан би зас чадсан уу гэж. Тэгээд би бие зас чадсан юм байна. Сургууль соёлд өгсөн. За тусдаа гарсан. Одоо гэр бүлтэй болсон тийм ээ. За 5 сайхан хүүхэдтэй болсон. За. 5 сайхан хүүхэдтэй. Хүүхдүүд маань одоо би одоо хөдөлмөрч бүтээлч болохын тулд бүгдийн нэг нь одоо сантехникийн инженер хувийн хвшилд ажиллаж байна. За. Хоёр дахь нь барилгын инженер болох гээд бас суралцж байна. Нэг охин маань бас гадаадад санхүүч болох гээд сурж байна. Тийм. Ач маань одоо ирэх 9 сарын 1-нд сургуульд орно. За нэг охин маань нийслэлийн 38 дахь сургуульд одоо суралцж байна. За хамгийн бага маань одоо 5 дугаар анги хөгжин бүжгийн одоо Монгол Улсын консерваторийн мэргэжлийн төвлөрийн хуульчин ангид сурж байна л да. Тэгээд би ямар ч байсан нэг бие засаад гэрээ засчлаа гэж ойлгож байгаа. За. Тэгээд бас одоо өөрийн мэдлэг, чадвар энэ одоо амьдралын туршид олж авсан олон сайхан хүний чанарыг дэвшил ололт мэдлэг мэдээллийг бас төр нэгийнхээ төлөө зүтгэж хүргэе гэсэн юм л одоо зорилт тавиад ажиллаж байна. Одоо нaan чинь нэг л асуудал хүндрэлтэй асуудал гарч ирнэ.
Чи ер нь гэр бүлийн бизнесгүй хүн үү, бизнестэй хүн үү? Тэр бизнес чинь чиний хүүхдийг сургах мөнгө байна уу? Хувь хүнийхээ хувьд бол одоо хэрвээ амиа бодоод явах юм бол хувийнхаа асуудлыг шийдсэн. Шийдсэн үү? Шийдчихсэн. Хүн герман хүмүүс юу гэж боддог гэхээр та зөвхөн өөрийнхөө асуудлыг шийдгээс гадна нийгмийн асуудлаа бусад хүмүүсийн асуудлыг хамт шийдэж явах ёстой. Ингэж нийгэм тэгш хөгжд юм гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр зэрэг одоо бас энэ нийгмийн баримжаатай зах зээл буюу одоо энэ германчуудын баримталж байгаа тэр одоо ухамсарт бодлогыг л би нийгмийн баримжаатай зах зээлийг Монгол улсад шингээхийг л одоо хүсэж явдаг. Бүх хүмүүс сайхан амьдраасаа ямар ч стрессгүй авж байгаа цуглуулж байгаа хоримтлалтай сэтгэл ханамжтай үр хүүхдүүд нь сайн боловсрол эзэмшдэг, дэлхийн боловсролыг эзэмшдэг, эрүүл мэнд нь одоо хамгийн сайн одоо үйлчлэгийг авдаг, хүртээмжтэй, төр засаг нь шудраг иргэдэд үйлчилдэг, шүүхийн өмнө бүгд тэгш эрэхтэй, хуулиан дагаж мөрддөг, хууль дээдлэх ёсыг шүтэн биширдэг, хөдөлмөрийг шүтэн биширдэг. Энэ бүтээлч ард түмэн байгаасаа хүмүүс байгаасаа л гэж би боддгийг. Тэгээ энийг гүйцэлдүүлэхийн тулд би бас та түрүү хэлсэн амраа чи дандаа л одоо ард нь цаастаа ноцолдож гүйцэтгэх ажил хамаг одоо тийм ээ ажлыг гүйцэтгүүлдэг. Одоо энэ үзэл санаагаа түгээгээч гэж ярьж байсан. Тэгээд ер нь би зориглоо шийтсэн. Одоо энийг би одоо бусад одоо ухамсарт амьдралын үлдсэн амьдралаа бол энэ Монголынхаа төлөө, Монголын эрх ашигын төлөө, Монгол хүний төлөө зориулна гэж бод. Тэгээд нөгөө герман маягаараа үр хүүхдийнхээ төлөө, тэр бүлийнхээ төлөө, тэдний үр хүүхдийн сайн сайхны төлөө тийм ээ? Тэгэл байх. Тийм яг зөв. Одоо хоёулаа чиний фэйсбુક руу оръё. Нуу цаах юм байхгүй. Би чамайг бол байхгүй гэж бодож байгаа. Яг тэгвэл тэмцэж байгаа хүн ичих булчирхай байгаа. Зүйтэй. Гүн чинь юу вэ? Авилгагүй нийгмийн төлөө гэж тэр хүйтэн халуун жигсаал хийчгээд тэр төмөн хүнийг цуглуулчихад тэгээд сэмхэн араар нь авилга аваа зогсож чинь гэж тийм юм тэр тусмаа герман төгссөн хүн бол одоо байхгүй ч тийм шаараач тий. Одоо бид түрүүлсэн сүүлийн 16 жил шилийн хүн шиг амьдарч байна гэж. Хөрөнгө оруулгын мэдүүлгээ баримтлагатай тэмцэх газар жил болгоо өгдөг. Тий. За тийм бол хоёулаа фэйсбુક руу чаа. Тэгвэл болно. За болж. За. За чиний фэйсбુક руу яаж орж ийн? Тийм миний фэйсбુક руу Санжив амар сайхан гэж. Санжив амар сайхан кириллээр бичээд орж ийн тийм үү? Кириллээр бичээд орчих байгаа тийм. Эн чи юу ууланд явж байгаа юун зураг үлээ энэ? Энэ зураг болохоор зэрэг энэ цаана энэ Фишер гэж Германы элчин сайттай бид нар хамт явж байгаа зураг байна. Танаа Германд Хүүтний оргилд би их ууланд авирдаг л да. Тий, уулын спортын мастер болсон. Тэгээд бас хийж байгаа ажлынхаа хажуугаар хобби гэх юм уу та. Ууланд их явж, уулчтай хамт явж. Аав чинь геологийн хүн байсан тийм ээ. Миний аав чинь холбооны инженер. Тий. Бас геологийн ажил хийж исэн юм. Анх одоо Улаанбаатарт орж ирэнгүүтэл геологоор явж ихсэн шүү дээ. Бас эмч байсан хүн шүү дээ. 3 дугаар курсээсээ хүний одоо зовлонг нэмгэлж чадахгүй юм байна гэд эмчэн болоо тэгээд бас гарч исэн. Миний ээж чи их сонин шүү дээ. Энэ ламын гэгэний төмөн гэлэн гэж магтаалч одоо уртын дуу дуулдаг хүний удам баггүй. Тэгээ миний ээж чинь мундаг уртын дуу дуулдаг ийм эмэгтэй байсан. Илтэр би харж байсан шар хүүхэн гоо ардын жүжигчин. Тэр дайжим гэж тэр баян хонгорын нэг хүүхэд байсан. Гайхамшигтай дуулдаг. Сэтгэлээс гардгүй тэр хүүхэд одоо хаана юу хийж явдсан бол доо гэж телевизээр ярихдаа ярьж исэн. Тэгээ би сонсоод их баярлж исэн л дээ. Ээж чинь. Тийм миний ээжийг дурсаж ярьж байгаа хүн ээж чинь байна шүү дээ. Тийм миний ээжийг хүүхэд байхад нь сонссон юм а гэж. Тэр шар хүүхэн гоо тэр их сайн хүүхэд байх байсан гэж. Дуучин болох байсан гэж. Тухайн үед хамт тэр дээр үед хамт байсан юм шүү. Тийм байна. За цааш нь яваа хэлээ. Одоо ингээ өөрийн шиг фэйсбુક хаяг нэгдсэн учраас хүмүүс орж үзнэ. Өөрийн чинь одоо тэр хүний эрхийн төлөө, эрхчлөөний төлөө тийм үү? Тэгш сайхан амьдралын төлөө, ирээдүйн хажихад төлөө хийж явсан бүх тэмцлүүдийг эндээс олж харж болно тийм ээ? Тий. Тийм үү? Энэ дээр одоо ямар зургууд байгаа бол би бас сайн мэдэхгүй байна. Скватрын
талбай тэр нь жагсаал цуглаан болдгоо шөхөө хахад нэг хаалганы нээсэн талбай нэг үү? Тий 2004 онд шүү дээ. Сквадрын талбай дээр жагсаал цуглаа хийхийг хориглочихсон байсан. Тэгээд бид нар одоо иргэд ингэж болохгүй. Одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Энэ талбай дээр үгээ хэлэх Сквадрын ёстой. талбай дээр зөвхөн ганц одоо концерт одоо шоу хийхээс гадна Үндсийнхээ эрхийг үндсийнхээ эрхийг эдлэх ёстой гэдэг тийм үүднээс л одоо Сквадрын талбай руу одоо юу гэдэг гүйж орсон доо. Тэгээд тухайн үеийн засаг дүр одоо цагдаа хүчний байгууллага нийлэн хориглож ирсэн. Тэгээд тэр үеийн удирдлагууч гэсэн ойлгосон юм шиг байна лээ. Тэгээд ер нь энэ зөв юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тийм. За энэ зураг байна да. Энэ ууланд явж байгаа. Энэ одоо Фишер гоо байна. Монгол улс дахь Герман улсын элчин сайд. За энэ одоо байгалмайгч уулчин явж байна. Чи чинь тэгээ ингээ уулан давирхай хажуугаар ер нь маргааш нь бууж ирчихэл тэр ордондоо ороод тэгэл хуулийн төсөл гишүүний ажил тийм ээ. Тэгээд тэр нөгөө нэг ямар газар үлээ хэрэгжүүлэгч агентлагч нь ашиг томтлолын хэрэглэх газрын. тий газрын тэр албан өрөөндөө суугаад үзгээ бариад суух нь шүү дээ. Би ерөөсөө юу шүү дээ зүгээр байж чаддгүй шүү дээ. Ерөөсөө маш одоо завгүй. Тэгээ одоо Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний шишээ багш дуудагдсан. Ирэх жил одоо дэлхийн мастеруудын олимп болно. 4 жилд нэг удаа болдог. Өнгөрснийх нь Шинэ Зеланд болсон. Өвлийн олимп нь сая Австрид болох шиг боллоо. Ирэх жил 36 төрлөөр оролцох юм. 30-аас дээш насны одоо үндэсний шишээтэй байсан тоглож байсан энэ хүмүүс зодог тайлсан хүмүүсийн олимп гэж. Тэгээ хөлбөмбөгийн үндэсний шишээгийн 50-аас 55 насны шигшээдээ дуудагдсан. Чи өөрөө тоглодгоо? Хөлбөмбөг тоглоно тий. 5 настайгаас эхлээд. Хаана тоглож? Би хөлбөмбөгийн эрчим баг. Эрчим баг тий. Та нарын үед чинь хөлбөмбөгийн багууд эрчим баг, тим баг гэдэг ингээ хуваагдчихъя. Биднээсээ үед бол ерөөсөө 10 жилийнхээ нэрээр нэрлэгдэж байсан. 5-ын, 20-ын, 6-ын энэ гэдэг. Тий. Тийм ээ? Тий. Гутлаа урчхаад ээжтэй баг загнуулдаг. Тэгэл тухайн үед ямар шинэ гутал авах биш. Урдлын өөрөө тэвэн зүү барьж оёол тэгэл тосч байхгүй. Даав норгож гөлийлгэж арчичгаал гिचэлдээ ч өмсдөг. Хөлбөмбөгөөч өшгөлдөг. Тийм л одоо нас. Гэхдээ би хөлбөмбөгийн хаалгач хийсэн л да. Оо за. Тийм. Гэхдээ би юу өмсдөггүй байсан. Шпитэ гутал өмсдөггүй байсан. Би хятад шахаа. Хятад шахаа өмсөжсэн бас. Хөнгөн байхгүй юу? Хөнгөн. Үсрэхэд хөнгөн. За тэгвэл одоо хоёулаа ингэн. Цааш нь зураг харъя. Ганц хоёр зураг хараадах юм. За тэгээ энэ зурган дээр шууд дарчих ерөөс. Тэг. Тэгэхээр баахан зураг гарч ирэх байхаа. Тэг. Одоо ингээд хүмүүс орж үзэн шүү дээ. Одоо ингээд. Үе. Ерөнхий сайд байж байна. Одоо янз бүрийн зураг байх шиг байна. За явуул. Тий. Тэгжээд л энэ тугны өмнө хэн зогсож байгаа? Энэ зураг ямар учиртай гэхээр аргагүй төрийн хүмүүс 2 жилийн өмнө Сквадрын талбай дээр Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл гэдэг хөдөлгөөн өрнөд. За. Улсын хурлын 5 түвшээ гарч ирсэн. За. Одоо Оюун Эрдэнэ, Аюур сайхан, Нямбаатар, Бацсандан болд гээд. Тэгээд тэр тавтайгаа цуг гарч ирсэн. Энд цуг очоод тий оролцоод энэ Монголоо өөрчлөё. Тэгээ энэ одоо 30 жилийн дараа бас хүмүүсийн зүрх сэтгэл зүйн соён энэ Монгол улс маань бас арай л өөр тийшээ явчлаа гэдэг тийм мэдрэмж авсан. Чиний өөр юм. Миний мэдрэмж, миний уулзж ирсэн иргэд олон түмэн ч гэсэн тий бас ийм мэдрэмжтэй байсан л та. Тэгээд 50,000 хүн зөвхөлсөн 2 удаа жагсаал болсон. Маш өндөр зохион байгуулалттай. Тэгээд би одоо энэ жагсаалд очиж оролцсон. Тэгсэн намайг дуудаад энэ Манан дэглэмийн эсрэг, энэ бүлэглэлийн эсрэг энэ анхдагч юм байна гэд надад нэг юм тэмдэг өгсөн. Тэгээд таны зургийг дараа гэд энэ төрийн бос байгууллага намайг дуудсан. зөв. Тэр зураг байх шиг байна да тийм бэ. Чи ингээд ёстой янз бүрийн ийм тэмцэл тулаанд их явсан хүн л да. Ер нь зөв юмны төлөө л яваад байгаа гэдгийг мэдээд байгаа. Энэ ерөнхий сайдын хэлсэн. За. Энэ болохоор зэрэг одоо бас л уул тэр нөгөө Манан дэглэмийн үеэр шөнийн 0 цагт гэр барьсан. За. Энэ манай банд, энэ манай эхнэр. За. Тий, энэ одоо ингээд сайхан залуучууд сайн дураараа ирээд гэрүүлийн хүн чи юу хийх вэ? Миний гэрүүлийн хүн чинь өөрөө надаас илүү 2 дээд сургуульд өгсөн хүн байдэн шүү дээ. Дээд сургуулийн таавал хуульч, эдийн засагч. За. Тий, тэгээд хувийн хвшилд ажилладаг. За. Тий, хувийн хвшилд ажилладаг. Тэгэхээр чин
Чи бол одоо хувийн хвшилд ажилладаг хүнтэй хүн чи бол одоо элдв тийм мөнгөнөөс л хараа тийм бус юм биш. Янз бүрийн авилгал тийм юм тийм ээ. Яг тэр чи эдийн засгийн эрхчлэлт юм байна тийм үү? Би ерөөсөө тэрэнд орсдгүй. Эхнэрийн ах トゥ нарын асуудал болохоор тэр та нар тэр уссан. Тэгээ би чи нэг улс төрийн хүн болохоор тэрийг тоохгүй тэгээд нэг тэгээд за энэ юу болж байна? Энэ одоо энэ шударга иргэдэн нэгдээд хурал хийж байгаа байдал. Анхны хуралдаануудын нэг баг шиг байна. За зөв. За тэгээд гэх мэтэр цаашаа явна тийм ээ. За энэ энэ залууч нь хин гэдэг үлээ. Энэ нөгөө доктор профессор Гантулга гэж залуу байгаа. За. Тий. Ич бас л таны хөдөлгөөний их. Тэгээ энэ хөдөлгөөн дээр орж ирээд бид нар танилцсан залуучууд юм. Шинэ нам байгуулахад чи ер нь шинэ намын ямар нэг албан тушаал байна уу? Бага. Энэ шударга иргэдийн нэгдсэн эвсэл гэдэг бол анхандаа нам байгаагүй. Зөвхөн иргэдийн хөдөлгөөн байсан. Тэгээд ерөнхийдөө бас энэ өнөөгийн үйлчилж байгаа улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хуульд одоо тохируулаад улс төрийн хүчин болсон яах аргагүй. Тэгээд шинэ намын одоо нийслэлийн зохион байгуулалт хариуцсан дэд дараагаар намайг томилсон байдаг. За зүйтэй. За ингээ хоёулаа цаашаа явна. За ингээ одоо бас журмын нөхөд тэрний цуглааны үеэр л авсан жоохон доошлуулж байгаад өөр зургнууд. За тэгье. За одоо энэ хөлбөмбөгийн багшийн энэ сууж гинэ. Тий. Энэ одоо за наадах юм. Энэ миний охин. Өө за. Охин байгаа. Том охин маань Унгар улсад сурах гад эхнэр бит хоёр нисэх бодол дээрээс гаргаж ирсэн. За. Тэгээд аав ээж би очиод онц сурна гэсэн Монгол Улсын их сургуулийн хувь зүйн сургуульд төгссөн хүүхэд. Тэгээд санхүү Нэгтлэн бодохын чиглэлээр одоо Унгар Будапешт хотын их сургуульд онц сурж байна. Тэгээд эх орныхоо нэрийг яасан нэрийг өндөрт өргөөд явж байгаа. Хайр тэгээ хүүхд тэгэрс хайр өрөмөр шүү. Тий. Тий, сайх. Тий. Энэ одоо за энэ болохоор зэрэг өнгөрсөн жил би Дорнод аймгийн бүх сумаар тойрж явсан юм. Тэгээд тойрж явж байгаад нөгөө халах голын одоо ялалтын 80 жилийн ойн бэлтгэл ажилдаа таарсан. Тэгсэн чинь харин тэнд энэ Оросын одоо цэргийн ангийнхан техник хэрэгслээ оруулж ирээд монголчуудтайгаа хамт халах голын баяраа тэмдэглэх гээд байж исэн. Цуваата таараад. Тэгээд би одоо очиод бас нөгөө хүмүүстээ орсоор яриад тий баяр хүргээд ингээд зам таарсан байдал байгаамаа. Орсоор ирнэ гэдэг чинь Орос хэлийг хаана сурсан? Орос хэлийг би одоо суманд сурсан шүү дээ. Сум. Тий. Тий. За энэ болохоор зэрэг их сонин зургууд. За энэ сая Германд очиод Герман Монголын форум гэдэгт оролцсон. Тэгээд Герман Монголын форум одоо 2 жилд нэг удаа болд юм байна лээ. Тэгээд энэ форум дээр одоо энэ хатагтай аймгийн том болдгоо. За Германд сурч ажиллаж хөдөлмөрлөж байгаа энэ хүмүүстэй танайхан чи санал болгосон. Танай Германы төгсөгч их цуглдаг тий. Танайхан чи аим нэгтэй шүү дээ. Тий. Тий. Янзтай. Герман Монголын гүүргээ төрийн бүс байгуулга байна. Тий. Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо гэж байна. Тий. Их идэвхтэй шүү. Ер нь нийгэмд их идэвхтэй. Элчинч бас их юутай дэмжлэгтэй байд юм билээ тийм ээ. Элчин сайдын яамнаас маш их анхаардаг. Бас их дэмждэг. Миний сайн нөхөр зураач ингчин Герман төгссөн. Мөн. Мөнхчин гэд миний бас сайн нөхөр ихэр хоёрын нэг нь Оросд төгссөн. Мундаг хүмүүс. Хоёр өөр одоо школтой байна уу тий? Школтой. Хоёр өөр. Мэдэгдэж гин үү? Өөр мэддэхгүй яг. Хүн ингээ хараад тань мэдэхгүй. Ихрийг мэдэхгүй ямар сайн дэ чи зээлсэн мөнгө өгөөч гэсэн чи би чамаас эзэн мөнгө зээлсэн гэсэн чи өөдгөө хогоо их. Тэгэхээр зүгээр нилээн жоохон ажигламтгай хүнд л их сайхан ялгарч харагдана. Сайн шүү. Тий. Цай ууж байгаа хүртлээр. Бас сонирн байна шүү те. Оросч нэг аягантаа ингээд халбага хийшин чигээр нь байгуу цайгаа уудаг хөхгүй. За халбагтайгаа. Тэр нэг ундаг сериал кино шүү дээ. Тэрэн дээр чи нэг эмэгтэй ойрлохтой мама гэдэг ээжээ гээд Оросоор ойрлоо баригддаг шүү дээ. 17 учрал гэдэг кинонд дээр лист тоолдог. Тий. Тэгэхээр энэ яагаад би чамд тэр Герман школ гэдэг ингээд яваад байгаа юм бэ? Тэр л дээ. Энэ хөлбөмбөгийн тал юм байна. Энэ өнгөрсөн жил Монгол улс нөгөө дэлхийн аврагт оролцох урьдчилсан шатны тоглолт болсон юм Монгол улсад. Тэгээ Киргизийн шигшээ хурж ирээд
Киргиз, Тажикийн шгшээ хурж ирээд тоглосон. Тэгээд би тэдний дасгалжуулагчтай хамт одоо Монгол гэсэн өмсгөлөө өмсөөд Монголоо одоо дэмжиж тэнд оролцсон. Монголын хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хорооны гишүүний үед бас тэнд очиж Чи одоо доктор хийж гин үгүй юу? Монгол Улсын их сургуульд 2014 оноос докторантуулд ирсэн. Өгөх ёстой бүх шалгалтуудаа өгчихсөн. Тэгээ одоо бас нэг зав чөлөөгөө харж байгаа сэдвээр сонгоод тэгээд ажиллая. Ер нь манай гэр бүлд маш олон докторууд байдаг л та. За. Тэгээ манай ах байна одоо миний аавын дээдлийн ахын хүүхдүүд бүгд. Чи хэдүүлээ гэлээ. Би бол ихэс долуулаа. Хөө тийм үү. Тий. Их Өнөр юм бай. дүүнер маань надтай бас миний нэг доотлын дүү бас Германд төгссөн. Техникийн их сургуульд төгссөн. Нэг дүү маань одоо Америкт сургуулаа төгсөөд ажиллаж амьдарч байна. Тий. Тэгээд дүүгийн маань бас хүүхдүүд бас Монгол улсынхаа үндэсний гишүүг тоглодог. За тий. Улс орныхоо туг далбааг өндөрт өргөдөг. За. Ийм хүмүүс. Тэгээд нэг ах маань Сеулийн их сургууль доктор хамгаалсан. За Удын багшийн дээд сургуулийн физикийн техникийн эрхлэгч байсан аюур мэд ах маань шинэ дугааны академид ажиллаж исэн чадраагатай. За Жамбалжив гээд одоо энэ геоклог газар зүйн хүрээлэнгийн нийгмийн эрхлэгч. Ломносов их сургууль онц төгссөн нэг ах маань байна. Тий ингээд Тэгээ ах нь одоо яг энэ үед нэг энэ 100 гэж тэмдэгэ би чам зүүж өгнө гэж бодож байна. за. За энэ тэмдэг бол шагнал биш ээ. Одоо медальч биш. Тий. Энэ тэмдэг бол эцсийн нүнд бол итгэл юм. Нэг нөгөө талаар чи бас төрийн алба яаж явдгийг тийм ээ? Төрийн хууль яаж хэрэгждгийг бас төрийн хууль ард түмэндээ яаж тусдгийг бас яаж зөрчилддгийг сайн мэдэх үү. Яста дээд зэгээс нь доод зэгийн хүртэл хооронд нь явж үтсэн. Тэрний одоо зөрчилж байгаа хэсэг дээр нь чи тэмцэл шуугаан өрнүүлж явсан хүн. Тийм ээ? Тий. Тийм учраас би чамайг энэ улсаа цааш нь аваад явхад чиний оюун санаа, бодол сэтгэл хэрэгтэй юм аа. Гэт би чамд энэ тэмдэгэ зүүж өгөөдгөө сайн сайхныг хүсье. Баярлалаа танд. Би дахин хэлье, энэ бол шагнал биш шүү. Энэ бол агуу их итгэлээ. За баярлалаа танд. За тэгээ миний одоо ингэ. Одоо хоёулаа энэ фэйсбүүкт байгаа бүх юм чинь хүмүүс ороод үзэж чинь одоо санж жавын Амар сайхан. амар сайхан. Одоо санж жавын тийм ээ. Тэгээд амар сайхан гэдэг нэр бол ойлгомжтой манайхан бүгд л за манай хотын даргын амьдаа байна л гэж ойлгох нь шүү. Тийм ээ. Тэгээ амар сайхан. Тэгэхээр энэ бол маш мундаг тогтоогдно. Тэгэхээр одоо нэг хоёулаа 10 хором кофе ууй. Тэгээ жоохон ойр дотны ярилцъя. Ер нь бол өөрөө чинь би ойлголоо. Мөн байна. Миний энэ зуугийн тэмдэгэ өөх ёстой хүний нэг мөн байна. Та нар гадаа ирчээд хаалга нүдэд эхэлсэн. Та нарын үе чи өөрөө ирэхгүй 40 одоо чи хэд хүрв? Одоо би чинь 50 хүрэх гэж шүү дээ. 50 хүрэх гэж байна. 40-оос 50 хооронд энэ үе чинь жинхэнэ одоо төрийн сайхан шин тооллын хүмүүс. Энэ төрийн бас ноён нуруу болсон хүмүүс. Тэгээ 60 тийм ээ? 70. Эн чинь тодорхой харьцаагаараа ингээд бүрдээд энэ улс маань өөрөө нэг айл болж хөрч байгаа шүү дээ. Эцэггүй айл гэж байхгүй. Эдгээр насны залуугүй айл гэж байхгүй. Залуугүй эмэгтэйгүй айл гэж байхгүй. Тийм ээ? Өсөж өржин өндийж басна. Тийм учраас энэ улс орон гэдэг бол айлын дайтай л айл шүү дээ. Тий. Тэгэхээр би чамайг гүнээ хүндэтгэж нэг сайхан кофе ууя гэж бодож байна. Герман хүмүүс бас кофенд сайн байж. Кофе болгүй явах үү. Шар айрэг. Шар айрэг гоо. Би чамайг тэгж хэлэх болсон шүлээс кофе яхаа шар айрэгэн дуртай. Сайхан ирчүүч юу? Тэр ирчүүдийнх нь байж байгаа харахад нэг урамтай байд. Тэр сайхан том үйтэй ирчүү тэр шар айрагныхаа аягийг барьцсан загсчих юм тэр бол мундаг шүү дээ. Тэгээ тэр Германы яг тэр үеийн арчилсан Германаас монголчууд маш их олон одоо эд материал янз бүрийн машин тэрэг бараа зөөж өдөр болсон шүү дээ. Тэгсэн. Тийм ээ. Тэгээд чи бас машин хөөгөл явж л байсан тийм ээ. Машин хөөгөө явж хат хэцүү байсан. Амаргүй шүү дээ. Ер нь
ядарч хийсэн. 2 3 улсын нутаг дамжиж ингэж явна гэдэг бол амаргүй байсан. Тэгээ тухайн үед бас ороо босгоо ямар цаг үгүй байлаа тийм ээ. Тий. Самаргүй л байсан. Тий. Тэгэл хил дээр 2 3 хоног хүлээгээл. Тий. Хил дээр давах учраас хэд хоног байлаа. Нөө ганцхан 8 гэдгийг чинь л одоо биеэр амссан шүү дээ. Тий. Тэгэхээр яг та нарын үеийнхэн одоо энэ өнөөгийн залуучуудын нэг сайн тал байна. Тэр нь юу гэхээр нөгөө өөрийнхөө амьдралыг өөрөө л босгоно. Өөрөө л нийгмээ бий болгоно. Тэр сайхан нийгмээ өр хүүхдтэй үлдээ. Тэрнээс зүгээр суугаад ингээд дээрээс зэрлэг хүлээгээд тийм ээ. Дэрэгдээ сайр халамж хараад суухгүй. Гэсэн юм сайхан чанар байх юм. Миний одоо гол үндсэн зарчим бол та сая хэлчлээ л дээ. Хүн бол төвчээртэй хөдөлмөрч байх хэвээр. Тэг өөрөө байнга одоо завгүй байх хэвээр. Энэ бол миний үндсэн зарчим. Мэдээж одоо шудраг үнэн байх хэвээр. Энэ шудраг үнний эрэлт бол бид байнга явж явах хэвээр л гэсэн. Гэхдээ үнэн байхгүй, үнэн олдохгүй шүү дээ. Үнэн би олно л гэж боддог шүү дээ. Тийм үү? Үнний төлөө одоо эцэст нь хүртэл явна л гэж ойлгодог. Үнэн бол харьцангуй. Тэ. Ер нь бол үнэн байгаа. Гэтэ харьцангуй юм. Тухайн үнээсээ л болно тийм ээ. Ямар үннийг юуг хайгаад байгаагаас. Тэгэхээр одоо би чамд кофе шанж өгөхөд бэлэн боллоо. Тэ. Амьдрал өөрөө сайхан л та. Тэгээ энэ сайхан амьдралыг улам сайхан болгох гэж яваа та нар үеийн залуус та нараар бол би бахархаж байна. Тийм учраас би итгэлээ чамд зөөж өгсөн тийм ээ. Яг юу хүсэж байна? Яг юу хүсэж байна? Би одоо хүсэж байгаа юм бол одоо зүгээр энэ шудрагаас тогтоосоо л гэж хүсэж байна. Одоо бүгдийг бусдыг одоо юу гэдэг эргэн хүн бол бүгдийг хий чинь. Хувийн хвшил бүгдийг хий чинь. Одоо ажлын албанд ажиллаж байхад бол ялангуяа одоо гэр ороолын иргэд тийм ээ. Тэг их тулж ажилдаг. Тухайн дүүрэг орон нутагт одоо Баян зүрхт бол нэлээд явсан л та. Одоо хүртэл ааны гэрэлд амьдарч байгаа. Баян зүрхэд амьдардаг юм уу? Баян зүрхийн Эрдэнэ толгойд байдаг л да би. Тийм гэртүү Эрдэнэ хашаа байшин. Тэгээ сая тэг гэр ороолын нөгөө барилгачлалт хамрагдаад газраа чөлөөлчихсөн. Тэгээд одоо би байшин байна. Байшин байна. Байхгүй. Байхгүй. Одоо тэгээд нөгөө яасан тэгээ нөгөө барилга баригдах ёстой. Тэгэхээр нөгөө байдгүй нөгөөх нь. Тэгээ чи одоо хаана амьдарч вэ? Одоо би Баянгол төрөх хугацаагаар л байж байна. Зүг зүг. Уул нь чи Баян зүрхэн үе юм биш л. Гэхдээ тэр цаашаа явна л даа. Тий, нэгэнд одоо биднээс тийм сайхан санааг бодож олсон энэ Монгол шуудан маань тийм ээ. Улаанбаатар шуудан маань энэ барилгацлалт явна. Гэхдээ нэг тийм жоохон энэ юунаас болоод байгаа. Би хүнээсээ л үл ойлголцлоос болоод. Хүнээсээ л болж гин гэж. Тэр байшин барина гэсэн тэр компаниасаа болоод байна уу? Ерөнхийдөө нэг би ингэж ойлгож байна л да энэ. Хууль дээдлэх ёстой холбоотой болов гэж харж байна. Хуулиа дээдлээд, хууль журмаа дээдлээд явах юм бол түрүү хэлсэн Герман улс шиг бүх юм сайн зохион байгуулалттай хөгжил дэвшил урагшаа өдөр харагдана л да. Тэгээ өнөөдөр хүртэл бас энэ гажууд бол энэ хүндээ байна. Хүн болгон хуулиа дээдэлдэг болъё. Буруу зүйлийг буруу гэж хэлж шүмжилдэг бай. Ингэх юм бол бид өөрсдийнхөө оролцоог хангаа явах юм бол энэ ус өсөөгөө өөдөр хөгжөөл юм л да. Би өөрөө их өөдөр үзэлтэй хүн. Тий өнгөрсөн хугацаанд бүтээсэн сайн зүйлийг авч үлдээд үргэлжлүүлэх л ёстой. Тий. Сар зүйлийг нь бол зүгээр хаяад л явж хэрэгтэй. Тий. Тийм тэрийг тэгээд дурсах хэрэггүй. Дурсах хэрэггүй тий. Тий. Тийм л юм байна. Тий. За баяр. Энгийн байгаа үз? Их энгийн. Тий. Тий. Их энгийн байна, их зүв байна. Тэгэхээр энэ ч одоо Баян зүрх дүүрэг чи хашаа байшинд байсан. Чи тэгэд усаа танахаас хэн усын зөөж хэн төлийг агалах уу? За ер нь бол Ажлын хуваар байна уу? ажлын хуваар байлгүй явах уу? За. Тий, ажлын хуваар байна шүү дээ. Заримдаа ус зөөн шүү дээ. Хүүхдүүд ус зөөн. Хүүхдүүд том болоод ирэхлээр ус зөөж байна. Ер нь л одоо би чинь нөгөө суманд өссөн болохоор төлөө хаглах, ус зөөх, Түүртэхгүй. хөдөө ажил хийх, гар сайртах, тийм ээ? Тэгэл хувцас унраа өөрөө ойж өмсөх, тийм ээ? Тэгэл хазар сайртчихсан, нусгойччихсан. Имид үеийг давсан шүү дээ. Хүүхдээс маань гараараа төлөөний сүхээрээ төлөө хагалж ийсэн гараараа ажил дээр очиод хүний эрхийн комист ажиллаж байгаа юу лээ?
Гэхдээ саяхан улсыг хурлдах хууль зүйн байнгын хорооноос миний нэрийг бас шинээр сонгогдох хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийг томилох ажлын хэсэгт оруулсан байна л. Чи тэгэхээр одоо Монголын бүх ард түмний эрхээ хамгаалуулах тэр байгууллагын тэр комиссийг сонгох маргааныг цэгцлэх тэр комиссийн мөн үү? Сонгох сонголтонд орох тийм ажлын хэсэгт явж байгаа юм байна шүү дээ. Тэр засагт надад одоо ийм боломж итгэл өгсөнд би их баярлж байна. Тийм. Мундаг итгэл байна. Өө юу ярьж чинь тэр чинь тийм олон хүнд ондог итгэл биш. Энд чинь хүн өөрийнхөө эрхийн тухай асуудлыг нэгэндээ итгэнэ гэдэг бол маш том итгэл. Тэгээ чи энийг одоо юу яа? Хариуцаж ажиллаа тийм ээ. Тэгэд сая чи тэр хурлаас ирв. Тэг өглөө анхны хурлаа хийлээ л дээ. Анхны хурал нь болж байгаа юм уу? Бас их хариуцлагатай хүмүүс гишүүнээр сонгогдсон байна лээ. Одоо ажлын хэсэгт маань. За. За баярлалаа. За. Тэг анхны хурлаа хийлээ. Тэгээ ирэх хоёр дахоос бас хурлаа хийн. Урд өмнөхөөс арай ондоо маягаар сонгон шалгуулт хийгднэ. Урд өмнө нь бол одоо юу гэдэг шалгалт аваад оноолт өгдөг байсан. Энэ удаа бол одоо томилгооны сонсгол нээлттэй хийхээр болсон. Өөрөөр хэлбэл нийтдээ нэг 24 хүн нэр өгсөн байлаа. Тэгээ тэр хүмүүсээс бол нээлттэй томилгооны сонсгол хийгдэн юу хийжсэн яасан тийм ээ? Тий. Тэр шалгуурыг хангаж ийн үгүй юу? Өөрсдийн сонсож. За иргэд одоо нэг аюултай байгаа юм шүү. Тэр одоо хүний эрхийн комиссийн дарга гэдэг чинь нэг тийм төрөлхийн хүний эрхийн мэдрэмжтэй байх хэрэгтэй юм шүү. Үнэн. Гарцаа байхгүй. Ямар нэгэн лам хар одоо янз бүрийн юмар дамжаагүй юм шүү. Юм шиг. Үнэн. Тийм үү? Үзэл бодол нь яг өнөө үеийн одоо өстө болдог бол шин зууны шин тооллын тийм биз? Зөв. Хүний төлөө өөрийгөө золиослж чадах, хүний төлөө явж чадах хүн л тэр ажлыг хийж чадна гэж би ойлгоод байгаа шүү дээ. Өөрөө эрхээ зөрчүүлснээ мэдэхгүй олон жил явсан над мэд. Одоо би 30 жил социализмд байсан хүн. Дараа нь капитализмд 30 жил амьдарч байна. Тэр биний 30 жил 30 40 хүртэлх настай явахдаа би дандаа эрхээ язгарлуулж явсан хүн шүү дээ. Тэгэхээр ерөөсөө би дасцсан байгаа. Миний бие махбод оюун санаа, сэтгэл бодол. Тийм хүн өдөртөх үү? Одоо би өдөртөх үү? Гэдгийг одоо бодох хэрэгтэй болж байна. Тэгэл байх тийм ээ? Бүр өөрөөсөө өгөгдөлтэй хүн хэрэгтэй байна тийм үү? Би нэг удаа нэг реклам хийгээд Онц квадрын талбай дээр 10 жилийн өмнө юу болж ирсэн гэсэн чинь нэг хүүхэд энэ дугуйн тэмцээн болж ирсэн гэдэхгүй. Тэгсэн чинь 10 жилийн агаар арчилсан эсвэл 10 жилийн агаар хийжсэн. Тэр хүүхдэд хамаагүй. Тэр өстэй дугуйн тэмцээн болж ирсэн. Надад хамаатай. Бүх бүтэн үе өөрчлөгдөж ирсэн. Тийм ээ? Тэнд хүмүүс хүйтэн цементэн талбай дээр өлсөж ирсэн. Нийгэм өөрчлөлт гэдэг. Хүйтэн цементэн талбай дээр анхны эрхчлөөний яргуу ургаж ирсэн. Тэр асах 40 градусын хүйтэнд. Тэгээ би тэр хүүхдийг чи мэдэх хэрэггүй, мэдэх шасгүй гэд тэр реклам хийгдсэн. Яг тэр шиг. Тим юмыг мэдхгүй тэгтээ ерөөсөө л ийм хүний эрхийн сайхан нөхцөлд амьдраа сурцсан, тийм ээ? Тийм л хүн энэ улс орныг энэ комиссийн авч явах байх, тийм ээ? 3.4 сая Монгол иргэдийн эрхийг хамгаалж чадах зоригтой, зүрхтэй, мэдлэг боловсролтой, тууштай, өөрийнхөө золиослж чадах ийм л хүн би сонгохдоос л гэж хүсэж байна. Энэ бол маш хүнд ажил. Хүнд маш том хариуцлага, маш том итгэл гэж харж байгаа. Тийм л юм байна. Аюултай хүнд байхгүй юм чинь. Тэгээд ер нь миний үндсэн хуулиараа хамгаалагдсан эрх шүү дээ. Тий. Тэгэхээр үндсэн хуулийн бас өндөр мэдлэгтэй хүн байх хэрэгтэй болох нэ. Тий, хууль эрхцэн одоо маш өндөр мэргэжилтэй, туршлагатай, ажлын туршлагатай ийм л хүн байх хэрэгтэй. Танай комиссийн гол зорилго бол энэ шүү дээ. Тэгэл байх уу? Тий. За ингээд миний дүү баярлалаа. Би тэр яриа ерөнхийдөө ингээд дууслаа. Тэгээд хамгийн сүүлд хийж байгаа ажил чи яасан сайхан сэтгэл хөдлөмөр ажлын. Тэр одоо зах хүнийг тийм ээ? Итгэл даасан хүнийг бас тийм хүнийг энэ ажил тавихад чи одоо чиний санал оролцох нь шүү дээ. Хэдэн үнэтэй? Манайх чинь комисснийг 8 хүн байсан баха. 8.
Тий. Би тоогийн бас яг Чи бол дөнгөж цоо шинээр байж байгаа юм байна шүү дээ тий. Тэгээ өнөөдөр л анх бид нар уулзлаа. Анх удаа уулзсан. Анх уулзаад тий. Комисс шинээр байгуулж ирсэн. Дөнгөж Зөмбөрл Хомгоо байгаа. Тий. Өнгөрч толгойн Ганбаатар гоо байна. Ер нь бас төр нийгэм танигдсан бас туршлагатай төр нийгмийн бас Тэгэлгүй яах. Тэгэлгүй яах. Мөнгөсөйхөө үйлж байж байгаа. Монгол Улсын гэсэн сонголтоос бүх юм эхэлнэ. Сонголт мэрэгэн болдог бай. За баярлалаа. Бүх юм сонголт. Энэ амьдрал тэр чигээрээ сонголт. За миний дөө тэгээд энэ ажилд их амжилт гаргаарай. За баярлалаа танд. Монголынхаа төлөө зүтгээрэй. За хичээнэ.